инээхлээр одоо миний хад чаргалыг гармаа. Ваа, дотор нь хараа. Ай. За сайн байцгаана уу. Камертай энэ удаагийн дугаарыг сонирхолтой хэлбэрээр хийхээр шийдсэн. Миний ард цонжин болдогдох Чингис хааны морь төшөө харагдж байна. Миний гарт болохоор 2026 оны 3 сарын 26-ны өдөр нээлттэй хийсэн DJI компани Avata 360 гэдэг дрон байна. Нээлттэй хийснээс хойш та бүхэнд би 8 өдрийн дараа энийг одоо ингээд бичлэг хийхэд зогсож байна. Тун удахгүй гой бичлэгнүүд энэгээр хийх санаатай байгаа. Яг тэгэхээр энэ нөгөө 360 авдаг болохоор миний контентуудыг, миний дайдлын влогийг бас чимэх гой дүрснүүд авах ийм боломжийг нээж өгч байгаа сайхан бүтээгдэхүүн байгаамаа. Тэгээд та бүхэнтэйгээ өнөөдөр хамгийн анхны удаа миний аутдор буюу гадаа хийж байгаа анбоксинг эхлүүлцгээе. Хүү. За хамгийн нэгдүгээр ингээд нэглэр энэ дотор ингээд гэлгөр уттай цүнхтэйгээ байгаа. За энийг хажууд чи ингээд болгож чаад цүнхнээс нь татж гаргана. За цүнхний хар цүнх. Ийм том гоё хар цүнхтэй. Ийм иржгэр мат материалтай ингээд үүрээ явдаг цүнх байна. За ингээд цахилгаан нусны хамгаалалтад дарагчтай ийм цүнх угаасаа л юм байт. Ваа, дотор нь хараа. Баахан юмнууд байна. За хамгийн нэгдүгээр энэ болохоор би урд нь харжсан. Энэ айгүй хэрэгтэй шүү дээ. Өндөр өөс, тас, шавар шалбааг янз бүрийн газрууд буухад энэ өвтэйхэн байдаг. За эхний зүйл. За хоёр дахь зүйл маань болохоор энэ удирдлага юм дэлгэцтэй том удирдлагатай гарсан. Энэ артталт нь нөгөө юунууд нь joystick буюу энэ дээр эргүүлээд яадаг антентай. Ийм сайхан том дэлгэцтэй. Ийм RC контрол. Танаа. За энэ хайрцаг болохоор Чингисгээ байж. За энд нэг хайрцаг аа. Энэ хайрцагт болохоор батарей пак юм шиг байна. Уа! Би нэг иймэрхүү бодлоо маягийн хийдэг хүн шүү дээ. Тэгэхэд энэ ингээд битүү байна. Ингээд задлаад. Тийм ээ. Энэ бол 3 юм батарейтай. Flymore combo гэдэг юу нөхгүй. Одоо төрөл нь ингээ батарей байгаа. Энд дээр ингээ батарейных нь индикатор буюу ямар батарейтай байгааг нь энэ дээр ингээ дараад шалгацдаг. Өнөөдөр нэсгийг үйл энийг зайлшгүй цэнэглэх хэрэгтэй болно. За ийм 3 батарейтай. Энэ болохоор максимум буюу хамгийн ихтэй 23 минут нисэн. Тэгэхээр цаг агаарын нөхцөл байдал, салхи, шороо янз бүрийн нөхцлөөс болоод нэг багада 15 минут гэж тооцоолж болно. Ер нь тэр хавцаал ниснэ гэж бодчих хэрэгтэй. За ингээд нэг юм байна. Өөр юм юу вэ? Энэ цүнхний дээдлийн хэсэгт нь болохоор янз бүрийн юмнууд, жижиг сажиг юмнууд байна. За нэгдүгээр тийм нөгөө тусгай түлхүүр байна. Энэ юм чангалах зориултаа. Ийм нэмэлт сенсүүд гэлчих гэдэг байхгүй. Тэгэхээр юм байна. Type C байна. Нэг Type C. Залгуур. Тэгээ энэ дурангаа арчдаг цэвэрлэгч дөөл нөгөө нүдний шил арчдаг шиг алчуур байна. Гарын авлага. Мэдээж энэ дотор нь наалт DJI гэсэн наалтнууд байж байна. Ингээ эдгээр нь цүнхнийхаа дээдлийн хэсэгт байж юм байна. За одоо хамгийн чухал хэсэг маань дрон. Яа. Анхны мэдрэмж. Ингээд ийм гэлгар утна ингээ хийцсэн байт юм байна. Тэгээд энэс нь одоо энэ энэ нөгөө Avata 2-оос арай том юм байна. Аргагүй л дээ эн чинь 377 грамм байхгүй. Тэгээд 1 инчийн сенсортой. Энэ одоо яаж нэгдэг юм? Ийм 1 инчийн сенсортой ийм дрон харж байна уу? Энэ өстө. Янз бүр. Ингээд ийм сэнсний хамгаалалттай битүү дөрвөн талдаа сэнсний хамгаалалттай нөгөө юуны хамгаалт индикатор
сенсорууд нь энэ харагч сенсоруудтай сайхан энэ хамгаалтынх нь таг нь байна. Тэгээ энд хараа. Тэгээ эн чинь болохоор видеог 8К-гаар хийнэ гэж байгаа. Энэ 4К-гаар нөгөөх нь 4К буюу нийлээд 8К-гаар видео хийн. 360 фото зургийг болохоор 120 мегабит биш ээ 120 пикселээр авдаг. Ийм сайн камер. 377 грамм гэсэн. Аргагүй том байна. Өөр. Тэгээд энэ одоо энэ артлын энэ өстэй. Энд болохоор батарейгаа юм. Би нөгөө юу яагааг болохоор unboxing хиймгээ задлааг болохоор энэ маань цэнэггүй. Хана жижигхэн ганцхан юм үүтэй цэнэгтэй. Йоо ямар гоё байна. Ийм сайхан дрон байна. Йоо. Таг нь хашаачлаа. За ингээ одоо энийг ямар ч байсан би нөгөө EcoFlow тавьж байгаа. EcoFlow-ро ядаж ихний нэг батарейг нь цэнгэлж байгаа хэзүүлээ нислэг хийж үзнэ. Энэ өчрөг болох гэж их ухамтлаа. Шууд ажиллахгүй. Хамгийн нэгдүгээр асуудал хятад хэл дээрх нь англи дээр болох гэж нэлээд үзлээ. Тэгээд ChatGPT, YouTube-да ингэж нэгж хаад нэлээд болж иж хэлийг сольж явлаа. Хоёр дахь асуудал нь ихлээр firmware буюу шинэ апдейт нь заавал хийгдэх хэрэгтэй байт юм байна. Шинэ апдейтыг хийж авлаа. Бас тэрэнд бас хөөрхөн хугацаа ордог юм байна. 3 дугаарт нөгөө түрүүс би задлангуудаа шууд нисгэж болохгүй энэ 3 батарейг цэнэглэх хэрэгтэй гэсэн EcoFlow-то залгаж чаад энэ батарейнуудаа цэнгэлж авлаа. Тэгээд энэ нөгөө өөрийнхөө заавал юугаа холбох хэрэгтэй юу вэ? Аккаунтаа холбох хэрэгтэй. Аккаунтаа энэ дээрээ холбож авлаа. Интернеттэй холбож аваад бүх юм бэлтгэж аваад одоо ингээд нислэгээ хийх гээд байж байна. За энэ цэнэгтэй батарейгаа хамгийн нэгдүгээрт солино. Тэгээ энэ асахтаа энэ товчийг нэг дараад 2 дахь удаан дараа. Ингээ асна. Ядуу могой оос те. Юунага ремот контрол удирдлага бас яг саяных шиг нэг түргэн дараад 2 дахь удаан дарж тэгж асаадаг. Өнөөдөр энд гоё байна. Төрнөөс шинж юм хийгээ сууж хооронд цас орлоо борооч орох гээд ах шиг тэгснээ цэлмэл ингээл амар тийм юутай байгалийн олон үзэгдлийг харуулж байна. Цонжин болдог зуулчин аялагчид гадны хүмүүс ихтэй байна. Сайхан байна. Салхитай, салхи шуурал ингээл нэлээд тийм сорилттой өдөр байна. Одоо энэ дрон маань харин салхинд айл хэрэг байдаг юм бол ямар ч лайсан туршуулсан. Салхины датаг нь одоо чадамжийн судлаад үзсэн чинь 10 м/сек-ийн хурдтай салхи буюу level 5 дугаар зэргийн салхинд бол тэснэ тэрнээс цаашаа бол бэлгшүү гэсэн тийм нэг агаарулга байт юм байна. Тэрийг нь би бас интернетээс сууж судалж үзлээ. Ямар ч гэсэн ингээд эхнийхээ оролдлогуудыг хий. Бас энэ нөгөө урд нь нисгчээсэн дронуудаас өөр тийм мэдрэмжийг өгөх дрон л та. Тийм болохоор бас нэлээ догдолж байна. За. Тэснэ. Загсны нислэг. Салхитай. Янз.
мэдэрч байна уу? Сайхан мэдрэмж өгч байна. Янзын гоё. Гоё байна. Ястаа гоё. Энэ бичлэгнүүд юунууд нь ингээд энэ дугуйнууд нь 360 видео, энэ болохоор 360 фото. Гоё юм. Янзэ. Айхтар салхитай өдөр байна өнөөдөр. Тэгээд салхинд айл хэр бах нүгээд туршиж үзлээ. Цонжин болдгоос хөдлөө тал дээр гарч агаад энэ актив тракинг ажиллуулж үзлээ. Бусад нөгөө дагдаг функцүүдийг ажиллуулж үзлээ. Үнэхээр таалагдлаа. Айгүй хүчтэй, айгүй сайн ажилт юм байна энэний тэр дагдаг, мөрддөг бүх функцүүд нь. Түүнээс гадна өөрөө ингэ чигээрээ явж байгаа энэ хажуудлаа бичээд идэх нь амар таалагдлаа. Заавал энэ дрон над руу харж ингэж бичлэг хийх биш. Хажууд чи ингээ хатсан юм намайг бичээд байгаа нь сонирхолтой сайхан юм байна. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлж байна. Та бүхэнд би Avata 360 гэдэг шинэ гарсан дроныг анбокс хийж танилцууллаа. Миний сэтгэл бол маш өндөр байна. Сайхан байна. Надад маш их таалагдж байна. Ингээд дараагийн аяллаа маань влогууд, контентууд маань энэхүү дроны бас гоё төрснүүдээр чимэглэж эхлэх нэ. Тийм болохоор миний аялын влогийг, миний контентуудыг таашаад өгвөл та бүхэн subscribe дараарай, мөн лайк, share, comment гээд бүгдийг надад зориулахад би тун их баяртай болох болно шүү. Ингээд дараагийн аялалдаа гарч ийн. Та бүхэндээ баярлалаа. Чао.